Прокурор иргэний хэрэг шүүхүүд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйл, прокурорын тухай хуулийн 20-р зүйлд зааснаар төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Тухайлбал, прокурор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх арга хэмжээ авч төрд ашигтайгаар шийдвэрлүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад их үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө буюу нийтийн сан юм а. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-д зааснаар гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцсан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлөвлөнө гэж заасан байдаг. За дээрх даатгалын санд учирсан хохирлыг хуулийн байгууллага бол татан төлрүүлгүүрийг эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа үүрэг хүлээсэн. За дээрх үүргийн дагуу прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг нэгбүрт эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын ялалтаа чиглүүлж мөрдөн шалгах байгууллага болоод прокурорын шатанд шүүгэн шатанд бол хохирлыг нөхөн төлөвлөх ажлыг бол сүүлийн жилүүдэд эрчимжүүлж ажиллаад байгаа. За прокурорын байгууллагаас эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болоод цагдаагийн ерөнхий газартай хамтраад за эрүүг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагааны гарч байгаа хүндрэл за шийдвэрлэх арга замыг бол тодорхойлж иргэний нэхэм эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоох ажиллагааг бол захимжуулж ажиллаад байна. Тэргийн улмаас хохирсон иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлөвлөж эрүүл мэндийн даатгалын санд иргэн төвлөрүүлсэн мөнгийг оноор нь авч үзвэл 2022 онд 610 иргэний 281 сая төгрөг, 2023 онд 2025 иргэний 1.2 тэрбум төгрөг, 2024 онд 3421 иргэний 2.4 тэрбум төгрөг, 2025 онд 5022 хүний 3.8 тэрбум төгрөгийг нөхөн төвлөрүүлээд байна. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүрэлэгт заасан хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэргийн улмаас хохирсон иргэн нь өөрт учирсан хохирол түүнч хардагдах эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авах боломжтой байдаг. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүрэлэгт заасан гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг нэгбүрт хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан эмчилгээ үйлчилгээний баримтыг захим хэлбэрээр нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэн авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг шүүхийн шатанд нөхөн төлөвлөхөөр прокурорын байгууллагатай хэрэг нэгбүрээр түргэн шуурхай хамтран ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааг шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хохирогчийн лавлгаа мэдээлэл солилцоог захимжуулж төрийн байгууллагуудын хооронд албан бичиг солилцох шаардлагагүй болсон. Өмнө нь тус лавлгааг эрүүл мэндийн даатгалын ерхий газраас цаасан хэлбэрээр авч хууль хяналтын байгууллагад хүргүүлж байсан бол ийхүү захим хэлбэр чийлжүүлснээр төрийн үйлчилгээний шуурхай байдал нэмэгдэж иргэн болон байгууллагын цаг хугацаа зардлыг хэмнэж ажлын уялдаа холбоог сайжруулах бодит нөхцөл бүрдээд байна. Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлын төлбөр нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарч уг зардал иргэн төлөгдөхгүй төрийн эрх ашиг сонирхол зөрчигдөж төр тохирол учруулж байгаа тул прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг бүрт эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсгэд бол хяналт тавьж төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлөвлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд прокурорын байгууллага, эрүүл мэндийн даатгалын ерхий газар, цагдаагийн газар нэгт уялдаа холбоотой ажиллаж, даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна.